Орой мэнд хүргэе хөдөлгөөний зөвзөгчдод тэгэхээр эргэн та бүхэндээ хэрэгтэй мэдээллийг хүргээх төрийн байгууллагуудаар бас сонь сайхан юу байгааг дуулгаж эргэн та бүхэндээ төрийн байгууллагын үйл ажиллагааг ойртуулан хүргэхэд чухал нөлөөтэй гүр төрийн мэдээллийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараа бид бүхэн Өвөр хангай аймгийн эцэг дарга орлогч Бачаргал даргийнхаа өргөөнөөс та бүхэндээ хүргэж байна. Тэгээд Бачаргал дарга маань өнгөрсөн 4 жил бас эцэг дарга орлогчоор ажилласан байгаа. Тэгээд мөн одоо бас үргэлжлүүлэн энэ албандаа томилогдоод байгаа. Тэгээд юун төрөнд илүү цаг үеийн асуудалтай холбоотойгоор би онцгой комисс маань бас аймгийн онцгой комиссыг тэргүүлдэг байгаа. Тийм учраас онцгой комиссоор маань сонь сайхан юу байна үйлжилтийг энэ хүнд хэцүү цагийг бас даавн тулахад ямар үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд хамгийн ихэр хүндрэл бэрхшээлтэй үйлжилт болж байгаа сумдуудад хэрхэн яаж ажиллаж байгаа талаар асуултаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэе гэж бодож байна. Өвөр хангай аймаг одоо хангай 6 сумдаа одоо маш хүндрэлтэй болж дотор нүүдэл бол аймагтай хийж байна. За мөн одоо суман дотроо бас хийж байна. Жишээлбэл одоо Үлзий сум гэхэд бол хойд хэсгээрээ хүндрэлтэй ингээд урагшаага зүүн баялаан сант аюун өндрийн утгаар бүрд зүүлгээ сумдыг дотор хийж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бол өнөөдөр бас хотчд маань санал тавьж нэгдүгээрт нь бол одоо өөрөө сумын биш өөр сумын нутагт аймагтай байгаас өөр сумын нутагт торлж байна. Дээрээс нь хамгийн хүндрэлтэй зүйл нь тал хэрийн газар бол өнөөдөр төлөв түвшний асуудал хүндрэлтэй байдаг асуудал онцгой байдал тавьсан. Тийм учраас өнөөдөр бид нэр бас явж байдал нөхцөлийг судалсан. Дээрээс нь одоо бүрэлдэхүүнүүд маань яг бичлэн очиж өнөөдөр бас хотор нүд хийж байгаа айл өрхийн нийтдээ үндсэндээ 6 сумын 200 ширхэг өрхөд өнөөдөр анхан шатны тусламжийг үзүүлсэн. За энэ дээр юу үзүүлсэн гэдэг нь зэрэг бол төлөө нүүрсний асуудлыг шийдвэрлэх юм шийдвэр гарсан. Тэгэхээр нэг өрхөд дотор хийж байгаа нэг өрхөд бол 3 шуудай нүүрс, 5 шуудай 2 шуудай төлөө ингээд нийтдээ 5 шуудай нүүрс гэж байгаа. Дээр нь шаардлагатай одоо хүмүүсийн эмнэлгийн үзүүлээд ингээд хангалттай эмийн багцыг үзэх юм үйлчлэгээ хийсэн. За ингээд одоо сумдын удирдлагууд хамтраад өнөөдөр дотроор явж байгаа асуудал бүгдийг нэргэсэн байна. Энэ үйл ажиллагаа зохион байгуулсан. За энэ дээр бас нэг онцолж хэлэхэд бол одоо бас өөрсдөө одоо өөр сумын нутаг дээр ингээд үлжөө тэр хаваржаан дээр нь буугаад байж байгаа улсууд маань бас хүндрэлтэй зүйл нэг үл бас нөгөө их хэмжээний мал одоо бас төвлөрж байгаа. Тийм учраас бас нутгийн улсууд бас хоорондоо бас дургуйцгч гэдэг юм уу те дотор юм дарагдлаа гэсэн асуудал. Тэр бүгдийг одоо бас сумдын удирдлагуудтай уулзаж эргэтэй нь болж зохицуулт хийсэн байгаа. Тэгээд энэ жилдээ бол одоо Өвөр хангай аймаг бол одоо өөрийнхөө аймаг доторнууд хийж байгаа. Одоо өөр сумынхаа хүмүүсээс бол одоо албан хөлийн бэлчээрийн доторыг бол авах юм болио гэдэг юм шийдвэрийг гаргасан. За хувь улсууд малчин айл тийм ээ айлын одоо хаваржин дээр гэдэг юм уу өвлжийн дээр нь очиж бууж байгаа асуудал хоорондоо бол одоо бас тохиролцоод одоо 1-2 хоног гэдэг юм уу одоо тэр хугацаа юм авал тохирох гэсэн юм асуудал. За эдгээр улсуудаа уулзаад төлөө түлш аваад бол үндсэндээ тулгамд салбар шийдвэрлэх баяртай байна. Дараагийн эдний анхаарч байгаа зүйл нь яг одоо өөрснийх нь өвлждөг газар нутгтай зэрэг бол жинхэнэ одоо мал төлөх үед нь хэрэглэгдэх өвс тэжээл нь ужир шүүн байна тийм ээ ар гэрийнхэн байна. Энэ улсуудыг одоо цасан дотроос одоо яаж гаргаж одоо нүүлгэн шилжүүлэх үү гэдэг асуудал дээр бол санал тавьсан байгаа. Энийг одоо онцгой байдал сухарлаж ингэ шийдвэрлэхээр ингэ тохирсон байгаа. За мөн Өвөр хангай аймгийн нийгмийн арчил Монголын залуучуудтай холбоо санаачлаад энэ төрийн байгууллагуудыг аж ахуйн нэгжүүдэд санаачлаа гаргаж одоо энэ хүндрэлтэй болсон тусламж үзүүлэх чиглэлээр одоо аян өрнүүлсэн. Ингээд Өвөр хангай аймгийн эцэг даргын одоо хамгийн газар бол 46 хүнтэй. Эдгээр улсууд маань одоо бас шуурхайгаа хийгээд өнөөдөр одоо бүх хүн нэг 5 сая төгрөгөөр одоо 50000 төгрөгөөр одоо бүгдийн одоо туслан дэмжлэг үзүүлэх юм өргөнүүлсэн. За мөн спорттой хороо гэдэг байгууллага ажилчид бас тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Дээр нь Өвөр хангай аймагт одоо мөнгөө хөрвөлийн бүлэг гээд өнөөдөр өрг толгоорсон ажилгүй байгаа гэртээ байдаг эмэгтэйчүүд маань мөнгөө хөрвөлгээд ийм бүлэг байгуулад одоо үндсэндээ 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр улсууд маань одоо бас санаачлаг гаргаад Улаанбаатар хотод Өвөр хангай аймгийн энэ засварны хүндрэлтэй байгааг харсан бас тэр мөнгөө хөрвөлийн бүлгийн одоо хүмүүс 8 бүлэг одоо бас тэр тусламжийг үзүүлээгээд өөрснөө одоо бэлнээр одоо малын нэмнээ за лаач үдэнц за мөн одоо хүүхэд өөрснөө хэрэгжилжсэн хувцсыг тийм сайн үлсийг одоо бас ингэж ирүүлсэн. Дээрээс нь 200 бас 5000 төгрөг ирсэн. Ингээд энэ 3 байгууллага одоо мөнгийг нийлүүлээд нэн тэргуунд хэрэгтэй байгаа одоо ойр зуурын хэрэгцээний гурил будаа сахар цай гэсэн сүүг гэсэн зүйлүүдийг бол энэ хожирт суманд одоо унаа тэрг яваагүй тийм огт зам гаргаагүй юм одоо өрхөд нэг одоо багийн үндсэндээ 56 өрхөд өнөөдөр энэ тусламжийн одоо сургууль ажлыг бид нар зохион байгуулж хийсэн байна.
Ингээд одоо иргэд маань талархалтай байна. Дээрээс нь улсын тэжээлийн фонд бас үн төлбөргүй бас үнийг чөлөөсөн 2010 оны одоо өвсийг бол үнгүй тараах. Мөн дээрээс тээвэр өснөс ингээд энэ одоо 56 орхид үндсэндээ өглөөний 9 цагаас шөнийн 3 цагаас хүртэл одоо явж одоо маш их хэмжээний цастай тийм үед одоо техникийн хүчээр мөн хүмүүс өөрсдөө цасаа авах унаад хэмжлэх байдлаар одоо иргэдэд хөгжиж өглөө. Мөн үүнээс гаднаас өнгөрсөн амралтын өдрүүдэд таны хувьд Баянтэг одоо нүүрсний ухаад ажилласан байгаа. Тэгээд яг явсан ажлын гол зорилго нь юу бай? Бас тэр ажлын хамтлаар үзэгчд маань мэдээлж өгч байна. Тэгэхээр өнөөдөр Баянтэг хувьцаат компани бол манай орон төхөмжтэй компани. Тийм ч орон төхөмжтэй компани төлөөлөл өрс зөвлөлийн дараагаар нь бол одоо би 20 дахь удаага сая 7 төр сонгогдож ажиллаж байгаа. Ингээд жил болгон одоо төлөөлөл өрс зөвлөлийн хурлаан нэг 4-5 удаа хийдэг. Энэ жилийн анхны хуралдаан нь одоо боллоо 13 он гараад энэгээрээ яасан гэдэг зэрэг бол 2012 оныхаа үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт за тавьсан одоо төлөвлөсөн ажлуудын биелэлтийн шалгах санхүүгийн тайлангийн тавих энэ одоо төлөөлөл өрс зөвлөлтөөгөө гүйцэтгэл одоо ДМ-г мань бол гэрээ хийдэг. Энийг дүгнэх 13 онд одоо ямар ажил үйлчлэх талаар нь бид нар сая хилцээд өчтөрөөс дуусаад ирж байна. Тэгэхээр бол өнөөдөр бас манай Баянтэг хувьцаат компани анх удаага өнөөдөр ямар нэгэн өөр авлаггүйгээр ашигтай ажилласан одоо ийм одоо тайлан тавьж байгаа нь үнэхээр одоо бас үйл ажиллагаа сайжирч байна гэдэг одоо бид нэр одоо сая энэ тайлангийн хугацаанд мэдчих авлаа. Ингээд Өөрхөн аймгийн Баянтэгийн хувьцаат компани хөрс суултаа сайн хийгээд дээрэс нь одоо 68 мянган тонн нүрсийг сая 12 онд одоо гаргаж иргэдэд борлуулах ийм одоо үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн дулаан хэрэглэгч бүгд нь одоо хэм ажиллагаа зохион байгууллаа. Ингээд цэвэр ашиг нь бол 225 сая төгрөгийн ийм ашигтай ажилласан. Ингээд хувьцаа эзэмшигтэй одоо хувьцаа олгоё гэдэг шийдвэрийг сая анх удаага гаргалаа. За энэ бол бас өнөөдөр Баянтэгийн цаашдаа үйл ажиллагаа явуулах одоо бас гол түлхэц. За тэгээд нийт одоо хувьцааных нь 70% нь бол Өөрхөн аймгийн засаг даргын хамгийн газар орон төхөмжтэй учраас эзэмшдэг. Цаана Напу компани за мөн иргэд одоо эзэмшиж яадаг. Ийм одоо хувьцааных ашгийг оногийн нэг одоо хувьцаа ногдох ашиг нь бол 100 төгрөг гэж анх удаага тогтоож байгаа. Ингээд ийм үйл ажиллагаа хийж өгөхөр боллоо. За мөн Баянтэг хувьцаат компани одоо энэ жилийн ажилласан менежментийн багийн үйл ажиллагааг бол хангалттай гэсэн үнэлгээ өгж за Баянтэг хувьцаат компани захирлын одоо ажлын гэрээг дүгнээд ингээд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх юм урамшуултыг Баянтэгийн захиралд олохоор юм шийдвэрийг гаргалаа. За мөн одоо жил болгон одоо бид нар хувьцаа эзэмшдэг хавралыг хийж хөвший гэж байгаа нодон жилийн эзэглэл явж байгаа. Ингээд энэ жил одоо сая 5-ын тогтоод 2013 оны 4 сарын 5-ны өдөр засаг даргын хамгийн газрын байрны хувьцаа эзэмшдэг хавралыг хийж дараагийн одоо Баянтэгийнхаа цаашдын одоо нүрс солборлолт, хөрс суулалт, хайгуул, зам одоо усын шинжилгээ үйл ажиллагаануудаа хийгсэн юм одоо байдлаар одоо бид нэр хурлаа хийлээ. За мөн одоо бас онцолж хэлэхэд 2013 онд бол бас ажлын төлөвийн үйл ажиллагааны ажлын төлөвөөр баталсан байгаа. Тэгээд энэ дээр бол өнөөдөр Баянтэг бас үйл ажиллагаа сайжруулах техникийн хувьд бол бас нэмэгдүүлэх юм шаардлагатай гэж үзээд үндсэн хөрөнгөний худалдаа авах зардлыг нь бол 406 сая төгрөгөөр батлаж тэнтээс онцолж одоо хэлэлцүүлэх юм бол одоо бас нөө хөрс суултын үед шороод зөө тээвэрлэхийн зориулж бага оврын одоо билет биш хоёрыг 300 сая төгрөгөөр авах. За мөн дээрэс нь одоо ажиллаж байгаа экскаватор коогшийнхаа одоо засвар үйлчилгээ хийх нэг одоо экскаватороос мотор нь гэмтэлтэй учраас тэрийг засах ийм одоо зарцуулах. Дээрэс нь үйлчилгээний ажилтны одоо бас ажиллах нөхцөлийг сайжруулахын тулд бас үйлчилгээний машин авъя гэсэн одоо чиглэлүүдээр нь ингээд үндсэндээ засвар үйлчилгээ сэлбэгэнд нь бол 406 сая төгрөгийг баталж өгсөн. За хөрс суултын арга хэмжээгээ бас уулын уурхаан хан дээр зураглалын дагуу хийн. Дээрээс нь 68 мянган тонн одоо нүрсийг ашиг чинээр одоо олборлож 2013 онд олборлоо гэсэн юм одоо чиглэл өглөө. За мөн дээрээс нь Баян хонгор Өөрхөн аймаг дээр бол бас өөрийнхөө одоо шигсэн нүрсийн зардаг борлуулалтын зээг одоо бас ажиллуулах гэсэн юм чиглэлүүдийг өгч ингээд Баянтэг хувьцаат компани хөндрөллөө. Яг нүрс гэдэг нь бас дараагийн асуудал болж ирж байна л да. Ер нь бол Өөрхөн аймгийн бас толгомдоод байгаа нэг асуудал байгаа нь 10-ын төгрөгтэй байгаа нь агарын бохирдлын асуудал.
Тэгээд агаарын бохирдлыг бас бууруулах чиглэлд Өвөр хангай аймаг 10 их хот нэлээд их зүйлийг хийдэг аймгийн цэг дургуулын болон сумын цэг дургуулын мөрөгт бүрдүүл тусгацсан байгаа. Тэгээд бас энэ чиглэлд холбогдох албаны хүмүүсийн хамтаа таны би бас Улаанбаатар хотод туршлага судлаад ирсэн. Энэ туршлага судалсан үйл ажиллагаанаас хамгийн онцлог туршлагууд нь юу байв? За тэгээд эдгээр үйл ажиллагааны хүрээнд бас ямар зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас цэг дургуй үйл ажиллагааны судалсан хамгийн чухал асуудал агаарын бохирдол. Тийм ч бас өнөөдөр бас аймгийн цэг дургуй орж надаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулагдсан. Ингээд ажлын хэсгийн одоо орсон бүрэлдэхүүнээс байгаль орчны дарга миний бие тэгээд мөн 12 сумын цэцэг дарга за мөн тентгийн байгаль орчин хариуцсан мэргэжлүүд бид нар Улаанбаатар хотод үндсэндээ 3 өдөр яваад энэ үйл ажиллагаатай явж байгаль орчинтой холбоотой бүх одоо байгууллага аж ахуйн нэвтрүүлэгт орлоо. За өнөөдөр одоо утаа багасгах, түшийг хэмнэлттэй болгох одоо 2 одоо дүүрэгт чинь үйл ажиллагаа судалж яллаа. Тэгэхээр манай ажлын хороо бол дуудахгүй бас ойд хуралдаанаа хийж ин төлөвлөгөөгийн гараар ямар төсөв хэрэгжүүлэх талаар бол бид нэр ярилцсан. Тэгэхээр энийг бол жижигт нь одоо бас иргэдтэй бас хүргэнэ энэ тусгай мэдээлэл болгож өгнө. Хамгийн тулгымдсан чухал асуудал юу вэ гэвэл өнөөдөр гэрээ хороолол. За мөн одоо өөрийн одоо хувийн орон сууцтай айлуудын тийм ээ хувийн байшинтай айлуудын утааг одоо зэгсэх асуудал байна. Тийм учраас бол одоо нэн тэргүүний ээлжинд бол энэ жил аймгийн хөгжлийн орон нутгийн хөгжлийн сангаас бол 300 сая төгрөг өнөөдөр тусгасан байгаа. За энэгээрээ бол одоо бид нэр түш баг зарцуулдаг. Утаа одоо бүрэн шидэлтэй юм одоо 100-ыг судалж ирсэн. Үндсэндээ одоо 160-70 мянгаас ахгуулаад ингээд дээтэл нь бол одоо тэр хас төл ингээд үлцээ тэргээ явахаар бол дээтэл нь одоо 450 мянга хүрэх юм одоо 100 бариад. Тэгэхээр энийг ард иргэдээс хилцүүлэг хийнэ гэж бодож байгаа. Аль нь одоо тань тохиромжтой аль нь ашигтай юм гэдгийг судалж үзсэн. Бүх 100-уудыг үзсэн ажлын аргаар бүгдийг ярьж энийг бол дараа нь жишээ нь тусгай тайлбарлаж өгч байгаа. Дээр нь Өвөр хангай аймгийн яг төв дунд байгаа үндсэндээ нэг 10 одоо том халаалтын цуг. Энэ халаалтын цугны одоо хэмжилтийг бид хийх тусгай одоо багц томууд тохиромж авъя гэсэн зорилт тавьсан байгаа. За тун удахгүй одоо 2 сарын 1-ний өдөр Монгол улсад ганцхан байдаг юм одоо байгууллага бол агаарын чанарын сан алба гэж би тэр албаны одоо лабораторийн машин байт юм бэлээ. Энэ бол Улаанбаатарт явдаг орон нутгад явж байгаагүй. Тэгээ бид нэр одоо албан ёсоор томилтоор явж холбогдох улстай нь бол энэ машиныг авчираад өнөөдөр 7 өдрөөс л болохоор тогтсон байгаа. За энд бол нэг ойролцоогоор 3 орчим сая төгрөг зарцуулна. Тэгээд Өвөр хангай аймаг өнөөдөр ямар одоо утаатай байгаа энэ зүйлээ бол юу тэр утаанд ямар холц байна, юунаас үүсч ийн гэдгийг бүгдээр ингэ тогтооно. Ингээд үндсэндээ 12 цам дээр 7 цаг дээр өглөө 3 цаг, орой одоо 4 цаг одоо энэ одоо утааны хэмжилтийг хийгээд бүх одоо юм тогтоолгоно. Дээрээс нь энэ 10 уурын зохны одоо маш хэмжээгээр одоо бүрэн шидэлтэй хягва зохнууд дээр бол хэмжилт хийгээд одоо ямар бохирдол үзүүлж байгааг ингэ тогтоохор гэж тохиролцсон байгаа. Ийм үйл ажиллагаануудыг хийнэ. Мөн дараагийн асуудал нь Өвөр хангай аймгийн улс төрийн амьдралтай холбоотой асуудал гэж хийж байна. Тэрний үгээр энэ жилийн иргэдийн хурлаас нэлээд хүчтэй цөөхтэй тийм ээ Монгол Улсын нам олог болсон. За Монгол Улсын ардчилсан намынх маань бас нэлээд хүчтэй цөөх болсон. Олуулаа цөөх болсон. Тэгээд энэ ч утгаараа бас энэ жилээс Өвөр хангай аймаг маань цэг 2 орлогчтойгоор ажиллах болсон байгаа. Мэдээж нэг бид үүнээр дурдсан. Өнгөрсөн 4 жилд Өвөр хангай аймгийн цэг орлогчоор ажилласан чаргал дарга маань за мөн ардчилсан намаас өмнө бүр сумын цэцэг даргаар ажиллаж ирсэн мөнх баяр нар ажиллагаа гэсэн байгаа. Тэгэхээр яг 2 орлогчтой гэхээр өмнө нь ерсэн юм бүтэц орон нутгад байгаагүй учраас ажил өргөх байлал тэгээд нэгэн асуудлууд гарч байгаа. Энэ асуудлууд юу ихэр шийдэх хэмжээтэй юм. Жишээлбэл таны хувьд таны ажил үргэлж шийдэх яаж тодорхойлж байгаа бол гэдэг асуулт. За тэгэхээр өнөөдөр бас дахин сонгосон дэх баяртай байна. Ажлаа үргэлжлүүлж 8 жил хийж сүрдөнгөө нүцэх юм боломжийг надад олгосон байгаа. Тэгэхээр та өрөөнд дурдлаа улс төрийн албан тушаалтай цэцэг дарга орж ирдэг. Тэгэхээр бол үндсэндээ бол одоо бас засгийн газрын хүрээнд аймгийн бүтцийг одоо хэлцэж байгаа хүрээнд бол сая аймгийн цэцэг дарга Монгол Улсын ерөнхий сайтыг гэрээ байгуулахдаа 75 мянган хүн хамтаас дээш аймагуудад бол 2 орлогчтой байхгүй ажлын ачааллагдаа ингээд ийм санал тавьсан юм байна. Тийм учраас өнөөдөр улс төрийн албан тушаал учраас өнөөдөр ардсан намын бүлэг ардын намын бүлэг хоёроо ярилцаад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хоролдохыг бол тохирцоонд ярилцж хийсэн байгаа. Тэгээд одоо намууд өөрснөөхөө одоо хурлуудаар одоо нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаад ингээд ардсан намаас бол ийм мөнгө иргэдэг залууг одоо ажилуулъя. За ардын намаас бол
тэрвэштэй хурал хийгээд 100% одоо бас өргөжлүүлэх бацралын ажиллуулсан юм дуус тэр шийдэл гарсан. Тэгээд засаг дарга одоо хуулийнхаа хүрээнд бол аймаг иргэдийн төлөвштэй хурлын цамдаан оруулдаг. Тэгээд иргэдийн хурлын тэргүүлэгчтэй санал солилцоод мөн ажилчиг үүргийн талаар санал солилцоод ингээд сая өнгөрсөн 5 дахь өдөр аль биесний захимж гарч одоо дахин сонгогдлоо. Тэгэхээр чиг үүргэн одоо бас яаж явах гэдэг бас хүмүүс анхаарал татсан. Дамаа улс төрийн намууд бас анхаарал татсан юм зүйл байт юм байна. Тийм учраас бол үндсэндээ багцлаад ингээд одоо хариуцгаа шийдвэрсэн байгаа. За жишээлбэл Бачаргал миний хувьд бол одоо нийгмийн салбар гэдэг нийгмийн салбар дотор боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, халамж, за биеийн тэмэр спорт, нийгмийн даатгал, соёл аялал жуулчлал одоо шинээр нэмэгдэх юм бэл. Энэ одоо хариуцсан ийм 6-ыг хариуцъя. За 2 дахь бүлгийн нутгийн зэрэг бол бидний дэд үтс зохит байгуулалтын хэлцээс хэлцээг бас хариуцъя гэсэн ийм одоо чиглэл авсан. Дээр нь аялал жуулчлал бас тусдаа болсон тийм ээ энийг авъя гэж байгаа. За дараа нь бол хамгийн чухал юу нь бол бас хүчний байгуулалт байгаач асуудал байгаа. Тийм учраас онцгой байдлын хэлцээг за мөн одоо мэрэгжлийн чиг үүрэг гүйцэтгэх байгууллагуудыг за дээрэс нь одоо худалдаа авалтын одоо шинэ албатай болж байгаа энэ албуудыг одоо миний хувьд хариуцахаар ингэ болсон байгаа. За мөнхөд дараагийн хувьд бол санхүү төрийн сангийн салбарын бүх юмыг хариуцсан. За энэ дотор нь бол зөвхөн төрийн сангийн хэлтэс тийм ээ. Мөн одоо татвар орж байгаа. За дээрэс нь хуулийн бүх байгууллагын салбарыг цагдаа, шүүхийн шинжилгээний алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба гэсэн ийм байгууллагууд орж байна. За үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг одоо үнэтэй бүрэн бас мөнгө идэр хариуцгаар болсон. Байгаль орчны хөслийн шав өгсөн байгаа. За дээрэс нь татварыг бас хариуцгаар болсон байгаа. Улсын бүртгэлийн одоо хэлцээг хариуцгаар болсон. Ус цаг уур орчны шинжилгээний албаг хариуцгаар болсон. Мөн одоо стандарт хэмжилтийн төв статистик гэсэн ийм одоо чиг үүргүүдийг хариуцгаар ингэж одоо ерөнхийдөө зөвшөлдсөд ингэж ажилчиг үүргээ авааж аваад одоо үндсэндээ одоо 40-ээс эхлээд энэ үйл ажиллагаа явуулж байна. Яг өнгөрсөн 4 жилийн хувьд бол сая 2 орлогчийн үйл ажиллагааны чиглэлийг хэмжүүлэх энэ танилцаас энэ бүх ажлыг Бачаргал дарга бас ганцаа өөрөө гүйцэтгэдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ жилийн үед арай л ачаалал багасгах ч гэдэг юм бас тийм чиг хандлага харагдаж байна уу? Тэгээд яг нэг салбар 2 орлогчийн хувьд харилцаад ажиллахад таны хувьд илүү ямар бодлого зарчмыг баримталж ажиллая? Илүү аль салбарын бас ямар асуудалд болчлон анхаарах зүйтэй гэж бодож байгаа юм? За тэгэхээр бол үндсэндээ сая салбаруудыг харж байхад бол ер нь бол бас ажлын байр гэдэг чухал асуудал байна. Энэ ажлын байрыг бол одоо бас ажилтаа болгохын төлөө, орлоготой болгохын төлөө бол бас түрүүний 4 жилийн сүүлийн 2 жил нь бол Өвөрмөц аймаг бүр дундчид нисэртэй төлөв гаргасан байгаа. За энийг бас өргөжлүүлж хэрэгжүүлэхээр тохирж байна. Тэгээд одоо бас онцолж хэлгээд бол хөдөлмөрийн хэлцтэй болсон байгаа. Хөдөлмөрийн хэлц маань одоо үндсэндээ 25 хүнийг бүрэлдэхүүнтэй ийм том хэлцсэн. Тийм учраас өнөөдөр бас тодорхой хэмжээгээр ажил бол анхаарч ихэд бол нэлээд нааштай болох гэсэн юм бодолтой байна. За мөн одоо аймгийн засаг дарга өөрийнхөө орон нутгийн өмчийн хөрөнгөөс бол бас хөдөлмөр хэлтийг нэмэгдүүлэх одоо бас аймгийн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энийг би бас хахалж ажилладаг. Тийм учраас энэ хөтөлбөр дээрээ бас өргөжлүүлж ажиллуулъя. Дээрээс нь хөдөлмөрийн хэлцэд маань одоо бас нэлээдгүй мөнгө ирж байгаа. За энэ дотор онцолж хэлэхэд бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хөдөлмөрийн хэлц маань олгодог болж байгаа. За мөн одоо үйлдвэр үйлчлэгийг эрхлэх суусууд бас дэмжлэг үзүүлэх банкар дамжуулсан зээлийн бас олгож байгаа. Нийтийн амар сайн ажиллах гэсэн олгож байгаа. Ийм мөнгнүүд бий. Тэгэхээр эд дээр бас уялдаатай сайн бас хоорондоо уялдуулж ажиллах. Шинээр байгуулж байгаа одоо тэр хөдөлмөрийн хэсэг ажил үргийг бол бас одоо чиглүүлэх. Өөрөө одоо би бас хөдөлмөрийн байгууллагт бол 9 жил гарсан ажилласан. За тийм учраас хөдөлмөрийн байгууллага ажиллах дуртай. Тэрнийхээ төлөө бас хийж сурсан болохоор аль болохоор бол ямар нэгэн зүйлүүд дээр бас ажилтаа хөдөлмөртэй байлгахад бас ажилтгаараа бас сэтгэл зовж явдаг. Тийм учраас энэ үйл ажиллагаанд бас онцолж ажиллана гэж бодож байгаа. Мөн дээрээс нь өнөөдөр хуваарь хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх ийм ажил дээр болцлоо анхаарна. За дараагийн гол асуудал нь юм бол энэ жил бол одоо үйлдвэрлэлийн жил болох юм одоо төлөвлөгөө энэ жил 4 жилийн мөрөнд тусгасан. Тэгэхээр Өвөрмөц аймаг маань бол одоо хоньныхоо ноос чиг анхаарч угаалт хийдэг, ноол угаалт хийдэг. За мөн одоо дээрээс нь энэ нүүрсээр тий нүүрсээ одоо боловсруулад ажлын байр нэмэгдүүлэх. За мөн шахмал түших тийм ээ. Өөрөөс нь одоо тэрж борлуулж чадчих шүү дээ. Энэ зүйлүүдийг хийх гэсэн юм бодолтой байна. Тэгэхээр миний одоо дараагийн одоо бас нэгдүгээр ажлын ачаал бас хэрцэнгуй багасж байгаа. Гэхдээ бол бас салбарууд нь том учраас бол нэлээд бас ажилтай байна. Тэгэхээр бол энэ бодлого дээр бас нэлээд түлхүү анхаарч ажиллана гэсэн бодолтой
байгаа. Тэгэхээр одоо манай иргэд маань одоо бас өөрснөө түрүүнд нь төсөл бичээд дэмжлэг авч чадаагүй бол одоо бас дахиж хөтөлбөрийн хэлцтэй зам одоо энэ хариуцсан одоо байгууллагатай нь уулзч одоо хөтөлбөрөөр дахиж бичээрэй. Жижиг дунд үйлдвэрлэлийн одоо чамгүй мөнгө ирж байгаа, сум өглийн сангийн мөнгө ирж байгаа. Дээрээс нь одоо онцолж хэлэхэд сум маань өөрөө одоо бас асуудлаа шийдвэрлэдэг болсон. Сумынхаа одоо доотой тал нь 260 сая төгрөг, дээдл нь бол 500 сая төгрөг, 10% 700 сая төгрөг хүртэл өөрөө захиран зарцуулах юм хэрэгтэй. Энүүгээрээ бол одоо бас тодорхой хэмжээгээр бол ажлын байр нэмэгдүүлэх юм онцлогтой байгаа. Тэгэхээр эх 4 жилд гэхэд бол өнөөдөр ажлын байрыг одоо 5 том сумын дээр тийм нэмэр байна. Өнөөдөр манай сурч боловсроод за мэрэгжил эзэмшээд дээрээс нь одоо бүх одоо энэ төрлийн сангуудаас тодорхой хэмжээний зээл авсуусууд маань бол өнөөдөр бас ажиллаад тодорхой хэмжээнд бас орлого олд юм байна. Тэгээд одоо цаашаа өргөж дэлгэхээр өнөөдөр ажлын байр баггүй. Одоо ганцхан энэ бизнес хөгжлийн төвөөллийн шар байсан байна шүү дээ. Энэ шиг одоо байруудыг сумдуудад өшөө нэмж өргөжүүлмээр байна. Дээрээс нь болж өгдөг байна. Сум хөгжлийн сангаас, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас том ажлын байрууд павильон гэдэг байрмаар баггүй. Тэр одоо Можианы усууд нь бүр том тэр хөрөө харамаа тавьсан, багцаан суйрлуулсан, хөдөлмөр аюулгүй ажиллагаа хангацдаг ийм нөхцөлийг. Тэгэхээр бол одоо бүр огт ажилгүй байгаа хүнийг тийм хангахаас алдаар энэ одоо түрүүний 4 жилд одоо өөрийгөө үйлдвэр үйлчлэгээ өрхөн үйлдвэрлэлээ явуулсан улсуудыг хуваарь хөдөлмөр эхэлж байгаа улсуудыг ажлын байрыг тэлэх асуудал. Өнөөдөр одоо зуныхаа амбарт одоо хөдлөө хийж байна. Зуныхаа амбарт одоо тэр тоног төхөөрөмжөө ажилуулж байна тийм ээ. Тэгэл үүлэхээр одоо бас энэ байрг учраас гэж зарлаж байна. Энэ дээр бас нэлээ анхаарч бодож хийнэ гэсэн юм одоо бас бодолтой байна. За баярлалаа. Тэгэхээр бүр төрийн мэдээллийн цаг нэвтрүүлгээр бүхэн төрийн бүхэн зөвлөмжийн хэрэгтээ ил тод байшихад бас анхаарал хүргэдэг байгаа. Тэгээд бүр төрийн мэдээллийн цагт оролцсон зочин бүрээсээ уламжлалт бүрийн асуултыг асуудаг. Төр улс хөгжнөө гэдэг тухайн улсын хөгжил дэвшил бас өөрчлөж дэмжнэ гэдэг зөвхөн төрийн байгууллагын өнгөрөх биш бас иргэд маань бүгд дор дорноо өөр гэсэн өөр хүлээж авах учиртай тийм учраас иргэдэдээ юу гэж уриалах вэ? Өдөр орныхон хөгжлийн төлөө иргэд маань хэрхэн бүтээн болж хэрхэн оролцох зүйтэй болж энэ талаас төрийн нэг бас төлөвлөлт та санал бодлоо хэлж гэж хүсэж байна. За маш чухал асуудал байна. Тэгэхээр өнөөдөр төрийн албаагчдын ёс зүй хүмүүстэй харьцаа хандлагыг өөрчлөх, ажлын арга барилыг өөрчлөх дээр бол одоо бас манай энэ 4 жилийн үйл ажиллагаа чиглэгдэж байгаа. Тэр дамаа одоо энэ жил иргэдийн оролцоог сайжруулах гэдэг бүр жил болгон зарласан. За энэ удахгүй одоо бас нийтийн үйл ажиллагаа төрийн албаагчдын хэмжээнд, иргэдийн хэмжээнд хийн. Тэгэхээр өнөөдөр бол бас төрд ажиллаж байгаа хүмүүс бас үйл ажиллагаа сайжруулж байгаа ч гэсэн төр бол хэний төлөө өгчдөг гэдэг зэрэг ард иргэдийн төлөө өгчдөг. Тэгэхээр ард иргэд маань манай одоо хүмүүс маань өөрснөө төрийн ажлын оролцоонд их сайн одоо тулгуурлах хэрэгтэй. Тийм учраас бид нар одоо иргэний нийгмийн танхимуудыг за мөн одоо шуурхай үйлчлэгээний төв нээж ажиллуулах гэж байна. Иргэд өөрснөө санал бодлоо ирж хэлнэ. Тэр одоо ажлыг шийдвэрлэхэд төрөөс одоо ямар дэмжлэг тусцаа үзүүлэх юм тийм ээ. Дээрээс нь ямар одоо санхүү мөнгөний шийдэх иргэн одоо та өнөөдөр ямар үүрэг оролцоход орцгоё гэдэг одоо асуудал байна. Тийм ч бас одоо хамгийн их тулгымцсан асуудал одоо утаа гэж ярьсан. Тэгэхээр утааны талаар бол одоо багаар нь ч юм уу одоо сум сумаар одоо зохион байгуулж хилцүүлэг хэрэгдэд төгссөн байгаа. Энэ зүйлүүдэд одоо сайн оролцоорой гэж хэлмээр байна. Иргэд өөрснөө одоо бас